За сайн байцгаана уу? За миний нэр Баярмаа. За би судлаач инженерээр ажилладаг. За өнөөдөр би та бүхэнд харилцааны ур чадвар гэдэг сэдвээр хичээл орохоор хэлгээд байна. За хичээлдээ орцгоё. За сургалтын хувьд бол одоо цуглахцыг онцгой үед барих холбоо, яаралтай үед гарахын холбоо барих юмуд болно. Ариун цэврийн өрөөний байршил харагдаж байна. За өнөөдрийн хичээл дээр баримтлах зарчмууд маань юу вэ гэхээр завсарлагын тусаад цагтаа цуглах. За сургагч болон бусад хамтран ажиллагчтайгаа танилцах, мэдэж авах. За гар утсаа унтраах юм уу чичирхэн дээр нь тавих. За хэрвээ та зайлшгүй дуудлах шаардлагатай бол ангиас гарч байгаад яриарай. За мөн хичээлд идэвхтэй байх, анхааралтай байх, оролцоо сайтай хамтран ажиллах. За зураг авах хориотой гэсэн ийм дүрмийг бид нар баримтлж баримтланаа. За өнөөдрийн сургалтын агуулга маань харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, шийдвэр гаргах гэсэн үндсэн 3 бүлэг сэдвийн хүрээнд яригдана. За энэний нэгдүгээрт нь болохоор харилцааны ур чадвар гэж юу вэ? За ажлын шинэ орчин, харилцааны үндсэн 4 чадвар, харилцан ойлголцох, гадаад орчны болон сэтгэл зүйн нөлөө, бусдыг ойлгох, сонсох, дэмжих, өөрийгөө зохистойгоор илэрхийлэх гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд эхний хичээлээ орж байна. За бидний амьдрал бүхэлдээ харилцаан дээр тогтдог тийм үү? За тэгэхээр хүн нийгмийн харилцаанд бүр бага насаас эхлээд оролцож эхэлдэг. Тэгээ хүмүүс хоорондоо харилцахдаа агуулга, зорилго, арга хэрэгслийг онцгойлон авч үздэг. За харилцаа гэдэг маань өөрөө болохоор нэгээс нөгөө дамжуулах мэдээллийн утга санаа байдаг. За мэдээлэл нь өөрийн хэрэгцээний талаар мэдээлж, эргээд тэднээс түүнийг хэрэгжүүлэхэд оролцох боломжийг хүлээж авч тооцоолж идэг ийм одоо юу байд юм бэ наа? Үйл ажиллагаа байд юм байна. За тэгвэл ажлын шинэ орчин, за шинэ ажилтан ажилд орж ирлээ. За тэгвэл яах нь тухайн ажил нь ямар ч хэлбэртэй байж болно гэсэн. Ямар ч одоо орчин ажилдаг байж болно гэсэн. Олон соёлтой орчин байж болох юм тийм үү? За цахим харилцаа давмгаалсан байж болох нь. Эсвэл маш түргэн шийдвэр гаргах шаардлагатай бас байж болох нь. Эсвэл маш хурдан хөрвөх чадвартай уян хатан ийм байх шаарддаг байна тийм үү? За ажлын шинэ орчин бол ямар ч байж болно. За та шинээр ажилд ороход эдгээр орчнуудын алинд нь ч орж болох нэ. За тэгвэл үндсэн 4 чадвар гэдэг маань юу вэ? Нэгдүгээрт сонсох чадвар. Идэвхтэй, анхааралтай сонсох. За хоёрдугаарт илэрхийлэх чадвар. Үр дүнтэй, тодорхой илэрхийлэх. За асуух чадвар, зөв асуулт тавих, хариу өгөх чадвар, хүндэтгэлтэй бүтээлч хариу өгөх гэсэн ийм 4 үндсэн чадвар дээр бид нар харилцааг хийдэг байна. За тэгэхээр одоо бидний энэ сургалтын маань сургалт маань ч гэсэн мөн адилхан харилцааны энэ 4 чадвар дээр тулгуурлаж явагдаж байгаа тийм үү? За та бүхэн миний зааж байгаа хичээлийг ингээд сонсож байгаа маань идэвхтэй анхааралтай сонсох гэсэн энэ хэсгийг хийж байгаа бол илэрхийлэх чадвар буюу би та бүхэнд үр дүнтэй тодорхойгоор хичээлээ ойлгомжтой байхаар хичээж байна гэсэн. За тэгээд асуух чадвар, хариулт өгөх чадвар гэдэг маань бидний хооронд хичээлийн явцад гарах ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ нь болохоор яах нь сургалт гэдэг маань ч гэсэн өөрөө харилцааны нэг ийм юу байлж хувирдаг байна. За сонсох чадвар дээрээ тодруулаад ярих юм бол идэвхтэй ярьж бүх хүндээ бүрэн анхаарлаа хандуулна тий. За одоо хүн юм ярьж байхад ингээ өөр тийшээ хараад өөр юм хийгээд ингээд байх нь бол тийм ээ. За таслахгүйгээр сонсох нь бас чухал. Чухал юм ярьж байхад нь яриаг нь тасалчихар тий. Одоо дараалал нь ч юм уу алдагдчих ч юм уу тий. Тийм байх боломжтой. За ярьж бүх хүний үгийг дахин давтан ойлгосноо баталгаажуулах. За хэрвээ та ямар нэгэн туршилт шинжилгээний ажилд гүйцэтгэх гэж байгаа бол таныг дагалдуулж байгаа хүн чинь одоо
юу яаж байгаа. Дарааллыг нь шинжилгээний дарааллыг нь хэлж өгч байгаа бол та энийг ойлгож дахин давтаж асуугаад ойлгоод ингээ баталгаажуулаад явах нь илүү үр дүнтэй байна гэсэн. За тэгээ мэдээж анхаарлаа төвлөрүүлэх ёстой. За ярих чадвар маань болохоор тодорхой ойлгомжтойгоор илэрхийлэх, үг өгүүлбэрүүдээ зөв сонгох, хурд дуу хоолойны өнгө хэмнэлийг зохицуулах, ярианы зорилгоо тодорхойлох. За өөрөөр хэлбэл одоо танд та ямар нэгэн шинжилгээний арга аргачлалаа сурч байгаа тохиолдолд танд одоо ярьж өгж байгаа, хэлж өгж байгаа, зааж өгж байгаа хүн чинь болохоор за ийм төмөр ч юм уу тий зиш ч юм уу ийм аргыг ингээд бид нар ийм зүйлийг тодорхойлох гэж байна элементийг. За тэгвэл яах вэ гэдэг ингээд зорилго тодорхойгаад за тэгээд маш хурд ингээд гэж шулганаа ярьчвал бас хэцүү тий. Тийм учраас хоолойны өнгө хэмнэлээ зохицуулаад ингээд ярих нэ. За мөн харилцааны үндсэн чадвар дээр бичих чадвар бас орж ирдэг. За асуух чадвараас гадна бичих чадвар дээр болохоор зэгцтэй товч тодорхой бичих, уншигчдаа тохируулах, логик дистралтай байх, грамматик найруулга, форматад анхаарах. За энийг бол ерөнхийдөө хөвчлэн зохиолчдын бид нар одоо хийж бүтээж өгж байгаа ном зохиол бас бид нар хөвчлэн хардаг. За мөн албан бичиг тэ өргөдөл бичигтэй ч гэсэн бид нар энэ бүхнийг анхаарч бичдэг. За биеийн хилэмжээр бас харилцаж болно хүн. За энэ дээр болохоор нүүрний хувирал, инээмсэглээ, нүдний хаарцсан тогтун. За тэгээд зогсох юм уу сууж байлна. За гарын хөдөлгөөн, толгой дохих, орон зай барих. Алсаас тий ингээд сайн уу гэд ингээ өнгөрдөг штэ. Тэр шиг ингээ байж иж болно гэсэн. За тэнгүүтээ дараагийн слайд нь болохоор харилцаа ойлголцол. За санаагаа зөв хүргэх, хүний санааг зөв хүлээж авах. Энэ бол бас нэг харилцаа ойлголцол тийм үү? За үг, дохио, зангаа, биеийн хилэмжийг оролцуулж болно мэдээж. За соёлын ялгаа хэл ярианы онцлог бас байж болно тийм үү? За нэг жоохон хэл муутай хүн, хэлний бэрхшээлтэй хүн гээд ярианы бэрхшээлтэй хүн гээд байхад бид нар тэрийг янз бүрээр шоолж тоглохгүйгээр хэлэх гээд байгаа, өгүүлэх гээд байгаа санааг нь зөв хүлээж өгүүл авнаа л гэсэн. За соёлын ялгаа байж болно тийм үү? За шашны ч юм уу одоо лалын шашнууд чинь тодорхой цагт мөргөл хийдэг ч гэдэм үү те. За нэг тиймэрхүү ийм соёлын ялгаа бас гарч ирж болно. Эсвэл өөр хэлээр ч ярьдаг гэж болно шүү дээ. За ийм байж болно. За нэгэн кейс би та нарт хэлчихье. За нэгэн IT компанид системийн алдаа гарч харилцааны тоглолтоос болж асуудал улам хүндэрсэн. Өөрөөр хэлбэл хоорондоо зөв харилцаж чадаагүй, нэгнийгээ үл хүндэтгэж харилцсан байх нь тийм үү. За инженерүүд техникийн нарийн нөхцөлийг тайлбарлахдаа мэргэжлийн нэр томьёо хэрэглээ удирдлага болон бусад хэлцээхэн ойлгохгүй байна. За энэ бол маш түгээмэл бидний одоо ажлын орчинд маш түгээмэл гарч ирдэг. Бид нар илүү мэргэжлийн үг хэлгээр яриад байдаг. Ангийн хүн тэрийг маань ойлгохгүй тийм үү. Эсвэл шинээр орж ирж байгаа мэргэшиж амжаагүй шинэ ажилтан маань дөнгөж төгсөөд ирсэн төгсөгч маань ч юм уу тийм ойлгохгүй байх юм байдаг. За тэгвэл энэ маань болохоор яах нь гэхээр харилцааны доголдол болж өөрдөг бахан тийм үү. За үүнээс болоод шийдвэр гаргалт удаашраад алдаа засахад илүү их цаг хугацаад зарцуулагдсан. Тийм үстэй тийм. Одоо таны хилээ шаардаад байгаа та мэрэгжилтэн байлаа гэж бодоход таны хилээ шаардаад байгаа юмыг одоо удирдлагч ч юм уу ойлгохгүй тийм учраас тэр худалдаж авах гэж байгаа юм чинь ч юм уу зөвшөөрөгдөхгүй байгаа дэвэл цаг хугацаа алдах нь тийм үү. За харилцааны хэл төвшинг сонсогчдод тохируулан сонгох хэрэгтэй гэдэг маань ийм давуу талтай байдаг бах нэ. За дараагийн дэд сэдв гадаад орчны нөлөө. За харилцаанд нөлөөлдөг нөлөөллүүд гадаад орчноос юу нөлөөлдөг вэ? Шуугиан болон тасалдал. За физик орчин. Цаг хугацааны хязгаарлалт. За технологийн саад бэрхшээл гэх мэт ийм нөлөөнүүд байж болох нь. За хоёр хүн хоорондоо ярьж байгаа хажууд маш том чимээтэй тоног төхөөрөмж ажиллаж байгаа юм уу? Эсвэл маш том чанга дуу чимээ аваа гараад ах юм бол яах нь вэ? Энэ нь шуугиан тийм үү? Энээс болоод бидний яриа тасалддаг,
буруу сонсогддог, буруу ойлгогддог ийм тохиолдол гарч болно. За физик орчин температур буран гэрэлтүүлэг. За хэд хүүтэнд хүн бээрээд одоо дохио зангаагаар илэрхийлэх ч юм уу, үг яриа ээдрэх ч юм уу тий иймэрхүү нөхцөл байдал үүсдэг бол гэрэлтүүлэг багтаа орчин хэрвээ тантай ойрхон биш хол зайд байгаа хүнтэй бол та тэгээд дуу чимээ ихтэй орчинд бол харилцахад маш хэцүү болно. Яагаад тэгэхээр ийм орчинд ихэвчлэн хүмүүс дохио зангаагаар ярьдаг гэрэлтүүлэг багвал та тэр хүнийг гүйцэд ойлгож чадахгүй л гэсэн болж байна тийм үү? За цаг хугацааны хязгаарлалт. Өдөр шөнийн ээлжинд ээлжилж ажилладаг хүмүүсийн хувьд бол бас харилцаанд тасалддаг байна тийм үү? За технологийн цаад бэрхшээл буюу одоо шүлжээ тасалдах гэдэг бидний хувьд бол байнгын тий тохиолдож болдог зүйлсүүд уцаар ярьж байхад мэйл бичиж байхад за цахим хурал сургалт гэх мэтчлэнгийн зүйлс хийж байхад хэрвээ шүлжээл тасалдах юм бол бид нар харилцаж чадхаа болчихноо. За энэ дээр орон зайн бэрхшээлийг бас дурдж нэмж оруулж болно. За энэ нь болохоор хэд олон хүн байх юм бол та бүх хүнд өөрийгөө зөв ойлгуулж чадахгүй байна. За тэгээд тохиромжгүй байршил буюу та өөрөө тэр олон хүний дунд байгаа бол та бүх хүнд бүгдэд одоо хүртээмжтэйгээр үгээ хэлж чадахгүй гэсэн үг. Жоохон эндэрч юм уу жоохон өндөрлөг газар байчих юм бол арай илүү таны хүмүүс анхаарч сонсох нь илүү боловч хэд олон хүнд та тэр цаа захад байгаа хүнд таны үг яриа сонсогдохгүй тийм үү? За ийм байна. За сэтгэл зүйн нөлөө харилцаанд бас чухал нөлөөтэй байдаг. За яагаад гэхээр стресстэй юм уу? Хэд стресстэй юм уу? Эсвэл ядарсан үед хүн дутуу ойлгодог. За энэ дээр мөн өөр, айдас, баяр баясгалан гэх мэт юмнууд орж ирдэг. За урьдчилсан таамаглал ба хандлага. За энэ дээр болохоор нөгөө нэг за энэ нэг тийм л юм ярих гэж байна дөө гэдэг юм уу те. Эсвэл бол за энтэй ч одоо шиг гэд нэг иймэрхүү хүмүүсийн хооронд ийм сөрөг харилцаа, уур амьсгал тогтцсон байдаг шүү дээ харилцааны. За энэ тохиолдолд бас та бүрэн гүйцэд ойлголцож чадахгүй байх нэ. За хувь хүний итгэл үнэмшил буюу одоо албан тушаалын ялгаа байж болох нь шүү дээ. Өөрийгөө удирдлагатаа гүйцэд илэрхийлж чаддгүй чимхий бүрэг хүн байж болно шүү дээ. За тэгэхээр энэ болохоор бас харилцаанд саад учруулдаг, нөлөөлдөг факторыг хүчин зүйлсийн нэг байх нэ. За тэгвэл бид нар бусдыг ойлгох, сонсох дэмжигтэй яах вэ? Бусдыг ойлгохдоо эмпати хөгжүүлэх буюу за өөр үзэл бодлыг хүндэтгэх, өөрөөсөө өөр үзэл бодлыг хүндэтгэх, соёлын ялгааг хүлээн зөвшөөрөх. Ингэх юм бол та бусдыг ойлгох гээд арай илүү эвтэйхэн болох нэ. За итгэвтэй сонсох. За бие махбод нүүрний хувирлаа. За баталгаажуулах асуултууд тавих нь, товчлон дүгнэж хэлж болох нь. За анхаарлаа ер нь төвлөрүүлэх нэ. За бусдыг дэмжих. Эерэг хариу үйлдэл үзүүлэх. Санал нийлж байгаагаа илэрхийлнэ гэсэн үг тийм үү? За үнэлэмжтэй биш хандлага гаргах. Ингэж болохгүй нэ штэ тий. За тусламж санал болгож болох юм тийм үү? Би тэгвэл ингэж болох чадах юм байна штэ. Би чамд туслах уу гэ. Тусламж. За энэ дээр болохоор дасгал ажил хийдүүлэн ажиллаад явчихна. За итгэвтэй сонсох гэсэн хэсэгтээ хоёроо баг болоод за нэг сэдв сонгоод ярина. Нэг нь ярина, нөгөөх нь сонсоод анхааралтай сонсно. За тэгээ сонсож байгаад эцэст нь ярьсан зүйлийг хураангуулан дүгнж хэлээд за тэгээд эхний ярьсан хүн маань одоо дүгнэлтийг сонсоод үнэлгээ өгөх нэ. За тэгээд байраа солиод, оройлоо солиод ингээд дахиад ингээд ажиллах юм шүү. За сүүлийн сэдв буюу өөрийгөө зохистойгоор илэрхийлэх. За өөрийгөө зохистойгоор илэрхийлэхдээ бие мэдээллүүдийг ашиглах. За тодорхой ойлгомжтой харилцах. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх, зорилго хэрэгцээгээ тодорхойлох гэсэн. Эдгээрийг та стайлтай зөв ойлгомжтой хэлж чадах юм бол зохистойгоор илэрхийлж чадах нэ.
За дараагийн сэдв. Багаар ажиллах чадвар. За энэ сэдвийн хүрээнд баг гэж юу вэ? Багийн ажлын үндсэн зарчим, багт оролцох хувь хүний үр гэсэн ийм зүйлсийг авч үзнэ. За баг гэж юу вэ? Нэгдмэл зорилготой, эсвэл нийтлэг зорилготой хүмүүсийн хэсэг бүлэг хүмүүсийг баг гэж хэлэх нь тийм үү? За эдгээр маань хоорондоо бие биенээс харилцан хамааралтай, үүрэг хариуцлага тус бүртээ үрсэн ийм байх нь. За тэгээд эцсийн зорилго бол нэгдмэл нэг чиглэлтэй ийм байх. Нэг ийм үр дүнд хүрэх ийм зорилготой байх нэ. За үр дүнтэй багийн шин чанарууд маань юу вэ гэхээр тодорхой зорилгонд итгэлцэл ба хүндлэл, бие биенээ хүнддэгсэн, итгэсэн. За тэгээ идэвхтэй харилцаатай, олон талт ур чадвартай, үр дүнтэй манлайлалтай ийм байх юм бол баг маань үр дүнтэй баг байж байгаа. За багийн хөгжлийн үе шатууд нь үүсгэн байгуулах, эрчтэй хөгжих, тогтворжих, гүйцэтгэх, тарах эсвэл шинжлэгдэж болдог тийм үү? За нэг төслийн хүрээнд баг, за нэг төсөл хэрэгжүүлэхээр баг бий боллоо гэж бодоход үүсгэн байгуулагдаад төслөө эрчтэй хөгжих буюу одоо үйл ажиллагаа эрчимжүүлээд за тэгээд одоо гүйцэтгэлүүд буюу тогтворжих, за үр дүн гүйцэтгэх буюу үр дүн, за тэгээд төсөл дууслаа тэр баг тарж болно. Эсвэл дахиад арай өөр бүрэлдэхүүнээр шинжлэгдээд дараагийн төсөл рүү орж болох нэ. За багийн төрлүүд маань функционал баг гэж байгаа. За энэ дээр болохоор нэг хилтээс нэг удирдлагын доорх мэрэгчлэтнүүд функционал баг гэж явдаг. За өөрөөр хэлбэл нэг хилцэд ажиллаж байгаа хүмүүс маань өөрсдөө функционал баг гэдэг орцсон байдаг бах нэ. За төслийн баг. За багийн хөгжлийн үе шатууд дээр хэрэглэгдсэн тийм үү? Тодорхой төсөл, тодорхой даалгавар чиглэсэн түр хугацааны багийг хэлж байгаа тийм үү? За өөрөө удирдах баг буюу өндөр эрх мэдэлтэй автономит баг. За ингээд нэг удирдлагын төвшин ингээд өөр ирэхгүй удирдлагын баг гэж нэрлэгддэг тийм үү? Удирдах ажилтнуудыг ингээд за тэрийг хэлж байгаа гэсэн. Виртуал баг буюу өөр байршил, цагийн бүсд ажилладаг багууд. Гэхдээ онлайнаар харилцаад, цахимаар харилцаад ингээд нэг ажил, нэг зорилгын төлөө явж чаддаг энэ багийг виртуал баг гэж хэлж байгаа. За энэ дээр нэг статистик тоо баримт дурдахад Америкийн Менески судалгаагаар үр дүнтэй багаар ажилладаг байгууллагуудын бүтээмж 20-с 30% нэмэгддэг гэж судалгаагаар гарч ирж байсан байна. За миний дараагийн слайд руу орцгоё. Багийн ажлын үндсэн зарчим. За баг бүрдчлээ тийм үү? За тэгвэл одоо ямар үндсэн зарчим тулгуурлан ажиллах вэ гэж. За нэгдүгээр харилцан хүндэтгэл. Мэдээж нэг нэгнээ маш сайн хүндэтгэж харилцаж бид нар ажил маань явна. Тэгэхгүй гэдэг ингээд дуурлаад хүндад буруу хараад нэг нэгээ өгөөсгээд байвал угаасаа багийн тэр бол баг биш болж өрнө тийм үү? За тэгээ нэг бүрийн амжилт нь нийтийн амжилтаас хамаарна. За нөөц мэдээлэл хуваалцсан. Бусдын үзэл бодол, санаа, чадварыг хүндэтгэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, үнэлэх, хүүхний орон зай хязгаарлалтыг хүндэтгэх гэсэн ийм зарчмуудыг харилцан хүндэтгэл гэсэн хэсэгт бид нар баримтлж ажиллах нэ. За тэгвэл хамтын хариуцлага нээрлэлттэй харилцаа гэдэг. Хувь хүн болон хувь хүн өөрөө дангаараа хариуцлага хүлээх болон багаараа хариуцлага хүлээх. Нөгөө нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдэг маань энэ дээр яригддаг байна тийм үү? Багийн зарчим дээр. За үр дүнд хамттай хариуцлага хүлээн, санаа бодлоо чөлөөтэй хуваалцах, бусдын санаа бодол нээлттэй хандах, за хариу мэдээлэл өгөх, хүлээн авах. Энийгээ илэрхийлнэ. За би энийг би хүлээгээд авчлаа шүү энэ мэдээллийг чинь. Мэйл ирсэн шүү. Би мэйлийг авсан шүү, инсэн шүү. За мэйлийн дагуу буцаад ийм бодолтой саналтай байна гэд хариу мэдээлэл өгөх. Тийм үү те? Ингэж явах. За дахиад өөр хамтын ажиллагаа ба үр дүнтэй харилцаа. За мөн нээлттэй харилцаа. Угаасаа баг нээлттэй харилцаж илүү үр дүнтэй ажиллана тийм үү? Нэг нь юмаа мэдчихэл бусдад хэлж өгөхгүй ч юм уу. Эсвэл хамтраад хийчих юмыг ганцаараа хийх гэл ингээд их юм бол бас болохгүй тийм үү? За зөрчилдөөнийг бүтээлчээр шийдвэрлэх. За зөрчилдөж болно тийм үү? Баг дээр хоёр өөр санал дэвшигдэж болно. За тэгвэл энийг бүтээлчээр шийдвэрлэж болох нь аль нь үр дүнтэй вэ гэдгийг. За хоорондын ойлголцлыг бий болгох, дэмжлэг үзүүлэх, туслах, ажлын ачааллыг хуваалцах, багийн амжилтыг нэн тэрүүнд тавих. Би
хамгийн сайн гэхээс илүү манай баг хамгийн сайн, бид хамгийн сайн гэж явбал илүү үр дүнтэй ажиллана гэсэн. За ихтгэлцэл ба хүндэтгэл идэвхтэй сонсох. За бодол саналыг хүндэтгэх, үг үйл хоёр нийгмэл байх, амлалтаа биелүүлэх, өмнө чудрах байх. За энэ дээр өмнө чудрах байх нь хамгийн чухал байх нь тийм үү? Арайд яваад ивэл бас хэцүү шүү дээ. За тэгэхээр ийм байна. За энэ дээр нэг дасгал хөрхөн дасгал ажил нь болохоор нэг 4 юм уу? 4 за ингээд 4-6 хүнтэй багуудад хуваагдаа. За скотч, цаас, үзэг өрөө өндөр цамхаг барих. За дэвтрээ оролцуулчих болно тийм үү? За тэгээд 10 минутын хугацаанд багууд хэрхэн зохион байгуулалт хийсэн, хин ямар үр гүйцэтгсэн, хэрхэн шийдвэр гаргасан талаар хэлцгээе. За дараагийн слайд нь багт оролцох хувь хүний үүрэг. За багт оролцож байгаа хувь хүн маань өөрөө ямар байх ёстой вэ? За та багийн нэг гишүүн байлаа гэхэд яах ёстой вэ гэж. Идэвхтэй оролцох, санал бодлоо илэрхийлэх, хугацаа амлалтаа биелүүлэх, бусдыг дэмжих, урамшуулах, зөрчилдөөр нэг бүтээлчээр шийдвэрлэх, өөрийн давуу талаа ашиглах гэсэн ийм хариуцлагатайгаар үүрэг хариуцлагатайгаар оролцох нэ. За багийн гишүүдийн үүргийг ерөнхийдөө Филиппиний загвараар хуваадаг. За нэгдүгээр зохицуулагч буюу удирдагч тийм үү? Үйл явдлыг удирдах, зохицуулна. За хоёрт нь бүтээгч шин санаа, шийдэл гаргадаг нэг хүн байж. За хэрэгжүүлэгч тэр гаргасан шийдлийг нь үйл ажиллагаа болгоод хэрэгжүүлчихдэг. За шинжээч гарсан үр дүнгээс нь аль нь болж ийн, аль нь болохгүй энийг боддоор бүтээлчээр шүмжлээд үнэлээд өгч. За судлаач нөөц мэдээллийг олж авах, бусад ижил төстэй судалгаа ижил төстэй үйл ажиллагаануудыг харьцуулах тий судлаач. За багийн сүнс буюу багийн уур амьсгалыг эерэг байлгах. За нэг тийм эерэг хүн байдагтай бүгдийг инээлгээд төгж өгөө төсгөө бүгдэд ийм kind найрсаг харцдаг. За энэ бол багийн сүнс. За төгсгөгч буюу чанарын хяналт тавих, дуусгах. За мэрэгчлэн тодорхой чиглэлээр гүнзгий мэдлэг өгөх гэсэн ийм хүмүүсээс таны баг бүрдэж байвал танаа баг үр дүнтэй, амжилттай ажилладаг баг байх нэ. За дараагийн слайд нь болохоор за багт оролцох хувь хүний үүрэг. Энэ дээр үүрэг хариуцлага. Үүрэг хариуцлагын тодорхой хуваарлт. За өөрийнхөө чаддаг юм дээр үүрэг хариуцлага үрээд явна гэсэн. Үнэхээр чадахгүй бол тий чадахгүй байгаа хүнд ингээд за чи энэ хариуцлагыг хүлээн шүү гэж болохгүй шүү дээ. Энийг бол багаараа хүлээх тийм үү. За дэмжих, нөхөн гүйцэтгэх. За нэг маань ингээд юм тухайн төслийн ч юм уу хамтын ажиллагааныхаа зүйлийг хийж яхад хэрвээ та тэрийг мэддэг чаддаг бол хамтдаа хийж болно. Эсвэл өвдсөн, чөлөө авсан байхгүй нь нөхөж орлож ажиллах боломжтой байх. Ч юм уу те. За хувь хүний оруулах хувь нэмэр нь юу вэ? Өөрийнхөө онцлог ур чадвар мэдлэгээ багтаа нэмэрлэх нь, өвөрмөц үзэл бодол туршлага бас нийлүүлэх нь, сэтгэлгээний олон талт байдлаа бас тухайн багтаа оруулна буюу өөрөөр хэлбэл санал онолоо дэвшүүлнэ гэсэн. За энэ дээр болохоор нэг юм судалгааны үр дүн танилцуулъя. Google-ийн project Аристотл гэдэг баг үр дүнтэй багуудын нийтлэг шинж бүхэл судалгаа явуулсан байна. За үр дүнтэй ажилладаг багууд донд судалгаа явуулсан. Бид нар ямар нийтлэг шин чанартай байсан бэ гэхээр техникийн чадвар биш харин сэтгэл зүйн аюулгүй байдал нь хамгийн чухал зүйл гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл харилцаа маань эерэг зөв уур амьсгалтай байх нь тухайн хүний сэтгэл зүйд маш аюулгүй юм мэдрэмж төрүүлнэ. Энэ нь болохоор үр дүнтэй ажиллахад одоо нөлөөлдгөө гэсэн тийм. За сэтгэл зүйн аюулгүй орчинд багийн гишүүд алдаа гаргахаас айхгүй асуулт тавих, шүүмжлэлтэй санаа хэлэхэд тухтай байдаг. Өөрөөр хэлбэл та үнэхээр ажилдаа сэтгэлээ 100% зориулсан ийм багт ажиллаж бүгдээрээ тийм бах юм бол яах нь вэ? Алдаа гаргасан ч за эн чинь ингэж болохгүй юм байна шүү дээ тий. За хүүе эн чинь ингэж болох юм уу болохгүй юм уу асуулт тавих ч юм уу тий. Чиний хийсэн юм чи юм болчих юм уу тий. Ингээд шүүмжлэлтэй саналаа хэлэхэд ийм тухтай байдаг. Тэгэхгүй болохоор юу яриад байгаа ингээд модалцаад байвал бас хэцүү тийм үү. За
За дараагийн слайд нь харилцаа үйл да. Бусдын ажилдаа өөрийн хийж байгаа ажлаа уялдуулах, мэдээлэл хуваалцах, за хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих. За энэ дээр болохоор багийн удирдлага буюу зохион байгуулагч маань та хоёр сайн ажиллаж байна гэдэг ч юм уу тийм. Хувь хүний хөгжил, шинэ ур чадвар эзэмшнэ, та тухайн багт ажилласнараа. За бусдаасаа суралцсан багийн бусад гишүүдээсээ. За тэгээд өөрийгөө үнэлж дүгнээд за би нэг юм чадвартай ингэж яваа юм байна гэж дүгнэх нэ. За 3-р сэдв маань буюу шийдвэр гаргах чадвар. За энэ сэдвийн хүрээнд болохоор зөвшөлтөд шийдвэр гаргах, шийдвэр гаргалтад багийн гишүүдийн оролцоо, санаачлаг гаргах, сайн шийдвэр гаргалтын 3 хүчин зүйлс гэсэн ийм агуулгуудыг ярилцъя. За зөвшөлтөд шийдвэр гаргах гэдэг маань юу вэ гэхээр зөвшөлтөд гэдэг маань ер нь юу вэ гэхээр бүх талыг хүлээн зөвшөөрсөн шийдэл дүрх. Өөрөөр хэлбэл багт байгаа бүх хүмүүс бүгд тэмцэн шийдвэр нь зөвшөлтлөх гэсэн. За энэ дээр би ялсан чи хожигдсон биш, харин бид хамтдаа ялсан. Буюу багаараа ялал байгуулсан гэдгээр ингээд илэрхийлдэг юм тийм үү? За зөвшөлтлийн үйл явцад маань юу болдог вэ гэхээр асуудлыг тодорхойлох нь. За санаа бодлоо зөвлүүлээд боломжит шийдлүүдийг судлаад эдгээрийг үнэлээд за тэгээд үнэлснийгээ хэрэгжүүлэх. Энэ үйл явц маань болохоор зөвшөлтлийн үйл явц байна. За давуу талууд нь юу вэ гэхээр илүү сайн чанартай шийдвэр гаргах. Өндөр түвшний үүрэг бүлэг. Харилцааны сайжруулах нь багийн нэгдмэл байдлыг ихжүүлдэг байна. За ийм давуу талуудыг зөвшөлтлийн хүрээнд бид нар олж авдаг байна. За өшөө зөвшөлтлийн арга техникүүд юу вэ? Win-win стратегийг баримтлах. Өөрөөр хэлбэл бүгд сэтгэл ханамжтай байх юм тийм үү? За компромисс хийх боломжийг таах. За хамтын ажиллагаанд анхаарах. За бүх талын хэрэгцээг хангахыг хичээх гэсэн ийм арга техникүүдийг аль болох олон хүнийг хамруулах тийм. За бүгдийн санаа бодлыг сонгох. За тэгээ хин нэгнийг орхихгүйгээр орхихгүйгээр хэрэгцээг хин нэгнийхээ хэрэгцээг орхихгүйгээр шийдэл гаргах. Анхаарах нь шүү дээ. Тэгж зөвшөлтөд задрах бол илүү тодорхой илүү юм зөв шийдвэр гарна гэсэн үг байна тийм үү? За компромисс хийх боломж гэдэг нь өөрөөр юу вэ гэвэл арай нэг энгийнээр тайлбарлах юм бол хоёр болон одоо багт одоо хоёр болон түүнээс дээш хүмүүс байгаа шүү дээ. Хоёр байж баг болж байгаа. За тэгэхээр хамгийн багтаа хоёр байж баг болно гэсэн юм. За тэгэхээр энэ дээр болохоор санал зөвлөлдөж болдог тийм үү? Хэрвээ санал зөвлөлдөх юм бол зарим нэг зүйлээ өөрийн хүсэл шаардлагаас ухраад харилцан тохиролцолт бүхийг хэлээд байгаа юм. За тэгэхээр энэ маань болохоор илүү одоо оновчтой шийдэл байх боломжтой тийм үү? Бүрэн таалагдахгүй байж болох ч гэсэн хүлээн зөвшөөрч болох үс ийм шийдэл гэсэн үг болж байгаа. За энэ компромисс дээр болохоор жишээ хэлэхэд за нэг хоёр хүн хамтдаа аялахаар төлөвлөв. Тэгсэн чинь санал зөвлөлт. Нэг нь далаа руу явъя л да. Нөгөөх нь болохоор үгүй уул руу явъя л да. За тэгвэл тэд нар хоорондоо ярилцж байгаа, зөвшөлдөж байгаа. За эхлээд ууланд очичоод дараа нь далаа. Эсвэл далаа очиж дараа нь уул руу явах юм. Ингээ маршрутаа тохиролцож байж байгаа. За энийг болохоор компромисс хийх гэж хэлээд байгаа. За зөвшөлтийн саад бэрхшээл. За эго буюу бардамнал байж болно. Хой хүнээс гарч ирвэл энэ бол зөвшөлтөд саад болно. За буруу ойлгочвол бас саад болно тийм үү? Асуудлаа буруу ойлгочих юм бол энэ маань саад. За бүрэн дүүрэн итгэж чадахгүй бол бас саад болно. За харилцааны саад бэрхшээл. Өөрөөр хэлбэл та хоёр ойлголцохгүй байвал бас зөвшөлдөж чадахгүй тийм үү? Хоёр өөр хэлээр ярьдаг байвал тэгэх юм бол зөвшөлдөхөд хэцүү тийм үү? Заавал 3 дахь ч юм уу эсвэл дундын нэг ямар нэгэн технологийн хэрэгсэл ашиглах шаардлагатай болчих юм.
За давуу талууд нь тэгвэл юу юм бэ? За шийдвэр илүү сайн чанартай гарна. За өндөр түвшний үүрэг хүлээлт. За харилцааны сайжруулалт. Багийн нэгдмэл байдлыг эхжүүлэх гэсэн ийм давуу талуудыг бид нарт зөвшөөрч шийдвэр гаргах нь өгдөг байх нэ. За дасгал ажил. Хэлэлцүүлэг хийцгээе. За нэг багуудад хуваагдаад даалгавраа гүйцэтгэе. За тодорхой асуудал зөрчилдөөн за нөхцөл байдал. За энийг хэдүүлээ ангидаа ярьж байгааг гаргаад авчи. За тэгээ баг бүр өөрөөр барь суурьхийг ойлгох. За 15 минутын. За нэг нь эсрэг үзэгч ч юм уу те, нэг нь мандаалагч, нэг нь гүйцэтгэгч, нэг нь судалдаг. За ингээд багийн дөрвөдөө хуваарлаж аваад 15 минутын дараа үнэлтэд хэлцгээе хэдүүлээ. За тэгвэл шийдвэр гаргалт. За шийдвэр гаргалтын аргууд нь консенсус буюу бүх талын зөвшөөрөлт үндэслэх. Эсвэл олон дэмжлэг. Малч үзэл бодлын дэмжлэг. За мэрэгчлэлтийн шийдвэр, хамгийн мэдгэдэн үний шийдвэр. Удирдагчийн шийдвэр буюу эцсийн шийдвэрийг удирдагч гаргах гэсэн ийм аргуудаар шийдвэр гаргадаг байх. За эндээс хамгийн зөв оновчтой буюу эргэж буцахгүй сайн шийдвэр нь юу байх вэ гэхээр консенсус буюу бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн байхад илүү давуу талтай юм тийм үү? За одоогийн дэмжлэг гэхээр заавал нэг цөөнх гэдэг нэг бас нэг өөр салаа үзэл бодол гарч ирэх нь тийм үү? За мэрэгчлэлтийн шийдвэр бол хамгийн мэдгэдэн. За энэ дээр бол бас харьцангуй хамгийн ихээр бид нар хүлээн зөвшөөрдөг консенсус буюу бүх талын зөвшөөрөлт үндэслэгдэх магадлал хамгийн өндөр байдаг тийм үү? За удирдагчийн шийдвэр. За энэ удирдагчийн шийдвэр нь олонхын дэмжлэгтэйгээ ижил төвшин шийдвэр тийм үү? Эсэргүүцэх хүн гарч ирж болно шүү дээ. За багийн гишүүдийн оролцоо маань ямар ах вэ? Бүх гишүүдийн идэвхтэй оролцоо шийдвэр гаргах мэдлийн хуваарлалт хийгээд өгчвөл бас долоогийн цөөнхийн гэсэн асуудал гарч ирэх нь бага болох нь. За оролцооны түвшинд нөлөөлөх хүчин зүйлс юу вэ? За эдгээрийг за тэнгууд оролцооны түвшинд нөлөөлөх хүчин зүйлсийг оролцоог дэмжих удирдлагын арга барилаар зохицуулж болох юм тийм үү? За идэвхтэй оролцоог нь урамшуулаад эерэг хариу үйлдэл үзүүлээд цаг хугацаа орон зай гаргаж өгөөд зориудаад бүх гишүүдээс санал авах. Ингэсэн тохиолдолд оролцооны түвшинд нөлөөлөх хүчин зүйлс маань эерэг болж таарах болох нь тийм үү? Боломжтой болох нь байна. За дараагийн слайд. Шийдвэр гаргалт нь санаачлаг гаргах. За санаачлаг урамшуулах нь эрсд гаргаж болох нь байна. Шинэлэг санааг дэмжих нь тийм үү? За тэгвэл санаачлаг гаргах орчноо яаж бүрдүүлэх? Алдаа гаргахын зөвшөөрч чадж шүү дээ тийм үү? Тэгэхээр за шин санаа туршилтыг дэмжээ үүсгэж болох нь. За чи надад өөрөө шийдчих. Чиний шийдлийг харъя. Тухайн хүнд шийдвэр гаргах эрхийг өгж болох нь. За эндээсээ хувь хүн маань хөгжиж сурах боломж. За шийдвэр гаргаад би энийг ингэчээ тэгээд энэний дараа ингэчээ. Энэ хин тул ийм юм сурах юм байна. Энийг бас дэмжиж өгч болох нэ. За Харвардын бизнес ревю судалгаагаар шийдвэр гаргах нь өргөн хүрээний оролцоо бүхий байгууллагуудын инновацийн түвшин 40%-аар өндөр байдаг. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын бүх ажилтнууд шийдвэр гаргалтанд тодорхой хэмжээгээр оролцдог, санал бодлоо хийж оролцдог бол 40%-аар өндөр байдаг байна. Инновац буюу хөгжүүлэлтийн түвшин. За дараагийн слайд нь сайн шийдвэр гаргахдаа бид нар юуг анхаарах ёстой вэ гэдгийг хэлж байна тийм үү? За мэдээлэл ба дүн шинжилгээ. За бүрэн баталгаатай мэдээлэлээр дүн шинжилгээ өгөх системтэй тийм үү? За хандлага хэв маягийг нь ямар хандлагатай. За нотлохоон зурсан хандлагыг одоо нөгөө дүн шинжилгээ маань баримт нотлохотой байвал илүү давуу талтай болж байгаа. За ийм мэдээлэлээр дүн шинжилгээ хийхэд илүү зөв шийдвэр гаргах. За дараагийнх нь болохоор оролцоо ба хамтын ажиллагаа буюу саяны олон талын оролцоо, олон төрлийн үзэл бодол, идэвхтэй хэлэлцүүлэг. За тэгээд зөрчилдсөн бол бүтээлчээр удирдах. Одоо түрүүний консенсус ч юм уу тий хин аль аль нь вин байхаар зохицуулж болохоор ингэж чадах юм бол бас сайн шийдвэр гаргах нөлөөлдөг байх нэ. За 3 дугаарт нь болохоор хэрэгжүүлэлт ба хариуцлага. За тодорхой үйл ажиллагаа төлөвлөгөө гаргаад
хариуцлагыг тодорхой хуваарлалт өгөөд багийн гишүүдэд за тэгээ явцаа хийнаад үр дүн үнэлж дүгнэж сайжруулах юм бол сайн шийдвэр гаргах боломжтой ах нэ. За тэгвэл өөр бас юу ямар арга үйлчлэх вэ? Хэлэлцүүлэхийн арга байна тийм үү? Нээлттэй бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлж болох нь. За нийтлэг нэг ойлголтод хүрэх нь зорилгоо тодорхойлоод тавьсан байхад нээлттэй бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлээд нийтлэг ойлголтод хүрч болох нь тийм үү? Олон талын үзэл бодол санааг авч үзэх. За дорж ч юм уу бат ч юм уу тэндээс арай өөр талаас нь өөр өнцгөөс нь хараад тухайн зорилгын тухай хэлж авах нь шүү дээ тийм үзлийн сан бодлоо тэнгууд тэрийг нь авч үзээд үнэлж дүгнээд за тэгээд сэтгэн бодохын эсрэг аргыг ашиглах. За бодит кейсэн дээр тулгуурлаад гэсэн үг шүү дээ тийм хэлэлцүүлгээ. За үнэлгээ. За үнэлгээ маань яг хөө гэхээр үр дагаврын системтэй үнэлгээ гэх юм тийм үү? За тэгээд эрсдлийн дүн шинжилгээ. За энэ дээр маань ямар эрсдэл гарч ирэх вэ гэдгийг тооцож дүн шинжилгээ хийж чаддаг байна. За тэгээд богино ба урт хугацааны нөлөөллөө тогтоох. За богино хугацаанд энэ шийдвэр гаргасан шийдвэр маань ямар нөлөө үзүүлэх вэ? За ингээд шийдвэр гаргасан байгаа урт хугацааны дараа ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг урьдчилан тооцох нь тийм үү? Таамаглал маягаар. За тэгээд гарах үр дүн өөр ашигыг урьдчилан таамагладаг. За өөрөөр хэлбэл ямар нэгэн төсөл хэрэгжүүлж байхдаа бид нар төслийг эхлээд зохиохдоо бүх үр дүн үр ашиг энэ эрсдлийн дүн шинжилгээ урт богино хугацааны нөлөөллийг дандаа урьдчилан таамагладаг тийм үү? Бага үр дүн дээрээ суулгаад тэгээд төслөө хэрэгжүүлж эхлэхдээ тухайн таамагласан үр дүндээ хүрэхээр зорьдог тийм үү? За энэ дээр нэг дасгал ажил. За энэ дээр өгсөн мэдээлэл. За хэдүүлээ ярилцж байгаа нэг сэдв сонгоод за энэ дээр шийдвэр гаргацгаая тийм үү? За тэгээ гол нь шийдвэр гаргах үйл явцаа тайлбарлаж өгөөд шийдвэрийн боломжит үр дагавруудыг тодорхойлох. Энэ дээр түлхүүн анхаарч ажиллах хэрэгтэй байна. За ингээд сургалтын дүгнэлт маань юу вэ гэхээр нэгдүгээр харилцааны ур чадвар гэдэг маань идэвхтэй сонсох ойлгомжтой хэлбэр хэлсэн тийм үү? За биеийн хэлэмж мэдрэмжийг анхааралтай байх анжиглан. За харилцааны сад дутгарыг даван туулах. За ийм байх бол та харилцааны ур чадварыг боломжийн багт ажиллахаар хэмжээнд эзэмшлээ. За багаар ажиллах чадвартай юу ах вэ гэвэл үр дүнтэй багийн шин чанаруудыг хөгжүүлэх юм тийм үү? За баг доторх гүйцэтгэх өөрийн үүрэг хариуцлагыг ойлгоо. За бусад ажил багийн бусад гишүүдээ хамтран ажиллах дэмжих. За ийм шийдвэр гаргах чадвартай болохоор мэдээлэл зөв мэдээлэлтэй үндэслэж шийдвэрээ за бүтээлч хэлэлцүүлэх идэвхтэй оролцоод эрсдэл үр дагаврыг үнэлэх. За ингэсэн тохиолдолд танай баг шийдвэрээ маш сайн гаргаж чадах нэ. Өөрөөр хэлбэл сайн шийдвэр гаргаж чадах нь. За тэгээд амжилттай багт хүрэх тэмдэглэл буюу хамгийн шилдэг багууд нь хамгийн шилдэг бүх хүмүүсээс бүрддэггүй харин хамгийн сайн харилцаатай хүмүүсээс бүрддэг. За энэ дээр бол нэг юм бодит жишээ байдаг. Энэ юу вэ гэхээр бүх юм мундаг доктор, профессор гэдэг эрдэмтдийг цуглуулсан чинь сайн баг үсээгөө. Тэгтэл тэнд нь өөр ингээд те жолооч ажилчин ингээд гүйцэтгэх ажилчид удирдлагаас эрдэмтдээс ингээд бага бүрдүүлж чадах юм бол тэгэхээр маш сайн баг бүрдүүлж чаддаг байх нэ. Энэ баг хамгийн амжилттай ажилладаг байна. За өнөөдрийн хичээл энэ хичээл ингээд дуслаа. Анхаарал